2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 19-ны хооронд болно. Дэлхийн хамгийн нэр хүндтэй хамгийн олон үзэгчтэй тус тэмцээний шууд дамжуулалтын ерөнхий ивент төгчээр Net Capital санхүүгийн групп ажиллахаар болж санамж жүжиг байгууллаа. Бидний хувьд болох боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт тогтмол хөрөнгө оруулалт хийж ирдэг. Үүний нэг тод жишээ гэвэл бид нэр 2024 оны Олимпийн шууд дамжуулалт ерөнхий ивэнтгчээр ажилласан. Харин өнөөдөр бид нэр дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтын ерөнхий ивэнтгчээр ажиллаж монголчуудаа хөл бөмбөгийг илүү ойроос үзэх энэ боломжийг гаргаж өгч байгаадаа туйлын баяртай байна. Ер нь спортын том арга хэмжээнүүдийг шууд дамжуулахад бол ивэнтгчдийн үүрэг дэм тус маш чухал байдаг. Энэ хүмүүсийн санхүүгийн болоод бусад дэмжлэгийн ачаар бид нар бол гадаадын байгууллагуудаас энэ тэмцээнүүдийнхаа эрхийг олж авч байгаа юм а. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулалт тэмцээний 104 тоглолтыг бид Net Capital санхүүгийн группийн дэмжлэгтэйгээр шууд дамжуулах болсондоо баяртай байна. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргыг NTV Монголын үндэсний олон нийтийн телевиз, боловсрол сүл телевиз шууд дамжуулахаас гадна вүүгээс үзэх боломжтой. Net Capital-ийн энэ удаагийн ивент тэтгэлэг нь хөл бөмбөгийн багийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах, залуусыг идэвхтэй эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх чиглэл хэрэгжүүлж байгаа томоохон санаачлалын нэг. Мөн нийгмийн хариуцлагын бодлогынх нь бодит илэрхийлэл болж байна. Энэ удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аваргыг тэмцээний түүхэнд анхудаа 3 улс буюу Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик хамтран зохион байгуулж байгаамаа. Тэмцээнд өмнө нь 32 улсын шигшээ баг оролцдог байсан бол энэ жил анхудаа 48 улсын шигшээ баг оролцож байна.